намайг Эрхэн Баярын Ичмат гэдэг Орхон аймгийн 1-р сургуулийн 12 ангид суралцдаг. Тэгээд энэ жил өргөдлөө явуул MIT руу өргөдлөө явуулаад их эртэж өргөдөл буюу одоо эхний ингэж нөгөө нэг одоо үеэр нь өргөдлөө явуулаад хойшлогдоод тэгээд зөвхөн энгийн тэр өргөдлөө явуулах тэр нөгөө үеэр нь одоо 3 сарын 14-нд тэнцэн гэдэг хариугаа авсан байгаа. Энэ сургуулийг сонгосон шалтгаан нэгдүгээрт ерөнхий нэг манай ингээд дээд үеийн ингээд ахнаар ингээд тийшээ ингээд яваадсаа одоо нэр дортвол азаах маань байна те. Тэнгүүд ингээд гой санагдаад ер нь тийшээ очивол гоё юм байна. Над ингээд доцсон түүх мөх ингээд яриад болдчихсэн юмудаа ярьдаг тэнгүүд тэрийг сонсоод аюу гой санагдаад. Тэгээд бас дээд үеийн маань азаахаас цаашлаа бүр дээд үеийн маань тийм ах эгч нар байдаг. Тэгээд тэр хүмүүсийн түүхийг сонсч байсан болохоор тэгээд дагаал ах эгчээ дагаал тэг сонгохоор болсон. Тэтгэлгийн хувьд одоо ерөнхий бүх одоо миний хэрэгцээнд одоо тултал одоо нэг шаардлагатай бүх юм маань л ерөнхий өгсөн байна. Очоод физикээр сурна гэж бодож байгаа. Ер нь яг өөрөө багасаа ер нь физик гэдэг мэдэхгүй байсан ч гэсэн физиктэй холбоотой юмнуудад айгүй дуртай байсан юм шиг байлаа. Нэг одоо оромч гэдэг юм уу те. Тэнгүүд ингээд тим байж байгаа. Тэгээд математик бас аюул сонирхолтой байгаадсан. Тэгээд дунд ангиасаа одоо 9-р ангиасаа эхлээд математик цаашаа зөвхөн физикийн олимпиадад бэлдэж эхлээд тэгээд ерөнхий физикийн одоо физикийн улам хөгжүүлээ цаашаа ингээ гоё судалгаа хинтер хийгээд болгоо юм болов. Тэгээд хэрэгтэй зүйл хийчихсэн гэж бодоод. MIT руу apply хийхэд миний SAT 1510 байсан. Супер скордод TOEFL бас супер скордод 102 байсан. Яг эсэнүүд дээр гэвэл MIT-ийн хувьд бол MIT нөгөө нэг personal statement авдаггүй 5 жижиг эссе авдаг. Тэгээд 5 жижиг эссе маань болохоор юуны талаар байсан бэ гэхээр нэгдүгээр эссе нь болохоор шууны баасны талаар байсан. Шууны баасны хэлбэр тодорхойлдог тийм тодорхойлохыг хүссэн талаараа бичсэн. Тэр нь болохоор ямар байсан бэ гэхээр би ингээд шалгалтгүй явж исэн. Шалгалтгүйд ингээд сургуулийн төгсөх шалгалт үлээ дээ. Үлрэл нөө анги дэвш шалгалтаа өгөхгүй явж ирсэн ингээд хаман ингээд дөрөв тооц форм ингээд гоё өмсөж явж байгаа штэ. Яг ингээд шалгалт руугаа яарч явж миний урд ингээд шуу ингээд цангас ингээд шууны баас цангас гэж ярьдаг штэ. Цангас ингээд унаал ингээд пэлх гээл газраар нэг юм болдог байхгүй. Тэгэл би тэрийг харчаал ёо ямар хацтай юм бэ? Жохон урдхан явж исэн бол миний дээрээс унах байсан байж тээ. Гэж бодоод тэгэж өнгөрсөн. Тэгээ шалгалт малтай өгчвөл өдөр тийшээ ингээд бодож исэн бохгүй. Ингээд шууны баасны хэлбэрийг ер нь яаж тодорхойлох юм болоо. Ингээд энэ ингээд шууны баас унахаар чинь ингээд нэлцэг гал унахад нэг олон хэлбэрээр ингээд газар ингээд нэлцаагаад унж байгаа штэ ингээд тэгэхэд ингээд унаах болгонд өөрөөр унна. Унаах болгонд өөрөөр л унаад байна. Тэгтээ энийг яагаад өөрөөр унаад байна? Юу нөлөөлөд байна? Ингээд тэрнийг ингээд тооцоолж болох уу? Тэгээд тэрийг яаж тооцоолбол би яаж тооцоолох юм? Гэдэг талаар ингээд нэг өдөржингөөхөн цаашаа нэг хэсэг ингээд нэг ургуулж бодож ирсэн. Тэгээд тэр талаараа бичээд ингээд ерөнхий нэг тэр талыг яаж ингээд одоо тэр хэлбэрийг тодорхойлох уу гэж нэг тэр тал дээр эссе биччихсэн. Хоёрдугаар эссе маань болохоор Франц хүнтэй Францаар ярьсан талаар байсан. Тийм хамгийн гол асуудал нь би Францаар ярьдаггүй байхгүй Франц хэл мэддэггүй. Гэхдээ ингээ Франц үнтэй ингээ Францаар ингээ мэддэг ингээ нэг ойр зургийн зөвөр дуулангоос сурсан хэлтүүгээ ашиглаад ингээ яаж ингэж ярьж исэн ингээл Францаар баг дуумууд дуулсан талаараа л яг ч дуумууд дуулсан талаараа бичээгүй л дээ. Яг тий яг бодит амьдрал дээр Франц дуулж өгсөн. Нэг тиймэрхүү юмнуудаа ингээ жоохон аривжуулаад яг босон борцоосоо тэгж биччихсэн. Тэгээд 3-4 дүүр эссе маань болохоор ерөнхий агуулган одоо нэг явж байгаа нэг эсэний нэг одоо нэг тийм нэг өрнөл гэх юм уу болж байгаа нэг тийм одоо юу гэх юм 50-50цсан гэх юм уу одоо тэр нь бол ингээд адилхан одоо боон дотор өрнөдөг одоо Эрдэнэтэд би ингээд Эрдэнэтэд байдаг хотод байд одоо хотод ингээд янз бүрийн шалтгаанаар ирэх шаардлагатай болдог Эрдэнэлөө буцдаг ингээд наашаас аюу олон явдаг тэнгуүчээ ингээд бооноор явдаг би ингээ нөгөө машинаар явах жоохон дургу тэмүүч бооноор явдаг бооноор явж хахад боон дотор их олон юм болдог янз бүрийн хүмүүстэй танилцдаг хөзөр тоглолдог тэнгүүд
Тэр талаараа бичсэн. Хүмүүстэй яадаг байсан. Тэгэл богон дотор юу хийдэг байсан. 3 4 дэх хэсэг маань ерөнхийн нэг богоноор явдгаа. Тэг хоёр өөр талаасаа. Тэг богонд явдаг процесс ингэж ийм нэг над ийм нөлөө үзүүлж ирсэн. 4 дэх хэсэг нэр болохоор бас нөгөө талаараа би бас богонд яваад ийм зүйл хийж ирсэн шүү гэдэг тийм хэсэг байсан. 5 дугаар хэсэг нь болохоор би машинаас усарч исэн талаараа бичижсэн. Машинаас усарч исэн. Явж байгаа машинаас нэг 30-40 км цагийн урттай байсан юм болов яг сайн мэдэхгүй байна. Таксигаар явж байгаад тэгээд таксигаар явжсэн чинь үтгэхгүй нэг л мэдсэн чинь такси намайг миний хүсээгүй чиглэлөө манай гэрээс аваад ингээд баг ингээд хүүхэд дулгаалах нь гэсэн хайшаа яачээ. Нэг баг тийм болоод ингээд явж исэн. Тэнгүүд би ингээд зүхтаагаад явж байхад нь ингээд арын судлаас шууд машинаас өсрээд тэг гэрлүүгөө зүхтааж орж исэн. Тэгээд тэр талаараа биччихсэн. Хичээлээс гадуур үйл ажиллагаа гэвэл мэдээж хичээлээс гадуур олимпиадад бэлддэг байсан. Тэгээд тэрнээс гадуур гэвэл үндэсний телевизэд нэг тийм подкастад нэг тийм хамтран хөтлөгчөөр орж исэн. Тэгээд хөдөө орон нутагт дүүр хангаа хөвсгөлд хичээл зааж исэн. Одоо туслах багшаар яг би нэг өөрөө олж ороогүй гэхдээ ингээ багштаа туслах багшаар тийм ингээд хүүхд багш нарт ингээд хичээл заахад тусалж исэн. Тэгээд TEDx илтгэл тавьж исэн. Одоо шинжлэх ухааны талаар шинжлэх ухаан гэдэг зүйл ер нь хэрэгтэй мó хэрэггүй мó энд яг юу хийгээд байна гэдгийг өөрийнхөө өнцгөөс тэгж өөрийнхөө боддог юмнуудаа тэгж яасан гэх юм уу? Одоо тайлбарс тийм илтгэл тавьж исэн. Иймэрхүү ерхий гол EC-тэй. Олон улсын физик олимпиадаас Монгол улсаа төлөөлж оролцоод 25 онд мөнгө медаль авч ирсэн. 24 онд бас яг тэр тэмцээнд хүрэл медаль авч ирсэн. Азийн физик олимпиадад 25 онд оролцоод хүрэл медаль авч ирсэн. Улсын физик олимпиадаас мөнгө хүрэл медаль авч ирсэн гэсэн амжилтуудаа өргөдлөлийнхөө нэг хэсэг болгоод явуулсан. Ярилцлагын процесс болохоор аюу жоохон сандралтай байсан гэх юм уу. Ингээл анх уулзахад ингээд мэйл ирсэн байсан. Тэгээд ийм ярилцлага тоглох хүсэлтэй байна. Тэнд хурж ирэх боломжтой юу гэд. Тэгэл тэндээ хариу өгөөл уулзаал Шангрилад ингээд тэр хүний тоглосон газар Шангрилагийн нэг кофе шоп байсан. Тэгээд тийш очиод тэгэл хурж ирээл би ингээд хүлээгээд байжсэн. Тэр хүн хурж ирээл тэгэл Майтагийн нөгөө төгсөгч байсан. Тэгэл ярилцаал ер нь ямар хөө юм байдیں۔ Тэгэл би асуух юмнуудаа асуугаал тэр хүнч надаас асуух юмнуудаа асуугаал тэгээд нэг цаг орчим ярилцлага болчихсон. Яг тэр ингээд одоо би өөрөө яг өөрийнхөө материалыг дүгнж ингээд яг тэрийг одоо мэдэхгүй учраас зүгээр яг хуу таамагланаа гэвэл магадгүй зүгээр яг хөдөө орон нутагт сурдаг гэдэг маань давуу тал болсон байж магадгүй. Тийм. Тэгээд нэг тиймэрхүү байх болов гэж бодож байна. Бүрэтлийн үеэр тулгарсан асуудлууд гэвэл яг юу байсан? Одоо нэг хэлний оноо авахд жоохон бэрхшээлтэй байсан. Одоо би өөрөө нэг тийм унгаан англи хэл байхгүй. Тэнгүүд хэлний оноонуудаа ингээд бэлдээл ингээд явахад ингээд нэг богинохон хугацаанд ингээд авахд ингээд аавна гээл зориход тэрэн дээр ингээд шахуу аягүй бэлдэж байгаа. Тэр бас аягүй хөвдөлтэй байсан. Яг английн хувьд гэвэл мэдээж багасаа чихэн шайнд одоо ер нь багасаа л юм дөө. Тэгээ 4 5 дугаар ангид ангиллийнхаа суурийг ингээд анх тавиад тэрнээс хойш ер нь нэг тийм одоо зүгээр урсгалаараа яваад нэг YouTube-ээс хальт ингээд бичлэг хальт сонсдогч байт юм уу эсвэл хальт текст харахаар хэдүүг танд гэж байт юм уу. Тэгж явсаар хагаад яг жинхнээсээ шалгалтанд бэлж эхэлсэн болохоор 8 дугаар сараас эхэлж бэлж эхэлсэн. Тэгээ 8 дугаар сараас эхэлж бэлдээд тэгээд SAT-ийнхаа оноо болохоор 11 сард, TOEFL-ийнхаа оноо болохоор 12 сарын дундуур авч ирсэн санагдчих шүү. Алдаанууд гэвэл өргөдлөө ер нь итгэлээгүй гэх юм уу? Одоо ерөнхий яг уурдах юм хийгээл явж ирсэн л да. Гэтэ нэг английн оноон дээр ингээд тэр нэг тийм оноог авах уу үгүй юу гэдэг тийм бодол бас аюу төвхтэй. Тэгээд тэрийг нэг одоо нэг сүүл бодогдсон асуудал нь болохоор нэг тийм бодогдсон бодол нь болохоор юу вэ гэхээр нэг жоохон эртнээс багаагаар өдөр 5 минут ч юм 10 минут ч юм 20 минут нэг зарцуулаад явж исэн бол яг нэг богино хугацаанд ирэх дарамжхалт нарай
багал байсан болов багасх байсан болов тэгэхээр нэг тийм нэг 2 жилийн өмнөөс эхлээд нэг 2 өдөр 20 минут зацуулаа яваад ирсэн бол миний англи бүр амар болох байсан баха. Тэгээд нэг тийм л юм байна дөө. Хамгийн түрүүнд дөө бага хүмүүстэй ярил гэж бодсон. Тэг ямар хүмүүс ирсэн бэ хүмүүстэй танилцаал те. I'm from Mongolia те. Do you know Чингис хаан? Стоик хөтөлбөрөө стоик дорж ирэхээс өмнө миний стоикийн талаарх бодол шал өрсөн. Стоик одоо ингэж бодоход стоикийн талаарх бодол миний бодол шал өрсөн гэж. Тэ. За стоик туссан гэвэл мэдээж аюу их зүйл тусалсан. За мэдээж аппликейшны дээр болгоод мэдээж их зүйл тусалж байгаа. Аппликейшнээс гадуур гэвэл мэдээж би аюу олон найз нөхөдтэй бас одоо миний нэг найз маань өөдөөс хараа сууж ин тэ энэ өрөөнөөс гараад явхад зөндөө олон найзууд байна. Тэгмүүд тэр одоо найзууд маань ингээл тэгээ насан туршийн найзууд гэж би дотор бодож байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм насан туршийн холбоогоо үүсгэж чадж байгаа. Насан туршийн ингээд багш нар холбоотой байх тийм багш нартай болж байгаа. Тэгээд аппликейшнээс гадуурх тийм нөгөө нэг одоо чинь ертөнцийг харах өнцгийг одоо би одоо 17 настай гэж тийм ярих нь цаашаа зүгээр яг ингээд тэрэн дээр туслаад ингээд те зөв залруулга чиглүүлэг тийм зүйлд их туссан болоо туссан гэж боддог. Тэнгүүд айгуу гоё над ингээд аппликейшнээр ингээд бэлтжижсэн ингээд одоо нэг дурсамжаа бодохоор өнгөрсөн жилийн 12 сар 11 сар ED явуулж ийсэн RD явуулж ийсэн дурсамжаа бодохоор ингээд амар гоё байгаад идэх байхгүй бүгдээрээ ингээд зомби болцсон ингээд бүгдээрээ ингээд бүр сампирцээ ингээд бүр ингээд юмаа хийгээл яж идэг өглөөс ирээл цуг ингээд нэг биеийн банк дээр ингээд толгоогоо нийлүүлээд 3 толгоо нийлээл унтж байгаа тэрвэрлдэл унтдаг тэгэл ингээд зарим нөхрийг хасч ингээд ширээ мөрийн доогоор ороод унтж унтцсан те хивс мивс өрөөд унтцсан байгаа байхгүй те бүр нэг тиймэрхүү ингээд тэгэл бүр айгүй тийм дурсамжтай байгаад байдаг байхгүй тэгэл бүгдээрээ хоолоо цуг иддэг айгүй хэм ярьдаг тэгэл стрессж байгаа нэгэндээ ингээд энэ нэг гоё төвхтэй би нэг энэ гоё төвх болчлаа нэг аппликейшнтэй холбоотой нэг 12 сарын эсэтийг ингээд их цуудлан дуусчдаг. Тэгвэл 12 сард оноогоо ингээд сайжруулах ёстой ингээд хүүхдүүд байгаад байдаг. Тэнгүүд ингээд шалгалт өгөхээр нөө суудал байгаад байдаг ингээд хайгаад болддгоо. Тэнгүүд одоо яг миний түүх өсөлтөө ингээд миний харж ирсэн яг гэрчилсэн түүх гэх юм уу. Яг түүхийг хулгайлаад ярьчээ. Тэр нь болохоор яасан бэ гэхээр яг ингээд харж ирсэн ингээд снайперлна гэж ярьдаг нөгөө одоо суудал гарч ирэх ингээд өдөржин шүнжээ ингээд рефлеш одоо нөгөө шинжлээд нөгөө тэр хуудасаа шинжлээд ингээд шин суудал гарч ирж ийн үгүй юу гэж дахин шалгаад гарч ирвэл шууд ингээд ороод аваад өөрөө суудалтай болдог. Тэнгүүд ингээд асар олон хүүхэд тэрийг хүлээгээд нэг суудал гарч ирэхэд хүлээгээд байж байгаа байхгүй юу. Тэгжсэн чигээл бөөнөр ингээд хүлээгээд сууж байгаа штэ. Хүлээгээд суужсэн чи ингээд бүр ингээд хідэн ч хичнээн хүүхэд хүлээж суужсэн мэдэхгүй ингээд бүгдээрээ дараалал ээжсэн чи хүлээж байгаа л бараг нэг 2 хоног хүлээсэн манай нэг найз байсан юм аа. Тэс чи ингээл байх бүгдээрээ л миний найзууд л та. Тэгэл тэс чи ингээл нэг нь ингээл суудлаа авчлаа гэж бүр ингээл суудлаа аваад бүр хамаг төлбөр тооцоогоо хийгээл өстой $200 байд төлөөдөө сэтий чи $100 төлөө. За тийч яах вэ? Тэгэл гисэн чи ингээд бусд нь ингээд шоконд орчиж байгаа байхгүй ингээд өвчнөө ингээд хоног хүлээгээд ингээд бүр шоконд ороод ингээд бүр ингээд сэтгэл нь ингээд гутраал ингээд байж байгаа бүр нөгөө чи яг авцсан хөлт болол ингээд бүр гоё байгаа штэ ингээд авчлаа гээл тэгэл ингээд бүр амар хямрал болж байгаа нөгөө талд тэгэл ингээд бүр эсрэгцэл болж байгаа байхгүй юу. Тэгс чин мань нөгөө нэг авцсан хүн 3 сар эсэт авцсан байвал яг 12 сар штэ. Йоо тэрийг харж байхад ингээд бүр авчлаа гэлөө хямарж байгаа хүмүүсийг хараад тэгэл байж чи хамаг төлбөр тооцоо хийгээл ингээд барин ингээд нэг цаг мөн дараа 3 сарын эсэт авцсан гэдэг нацсан. Йоо. Тэгэл нэг тиймэрхүү ингээд нэг найз нөхдөй ингээд хоорондоо ингээд дурсамж морсамж ингээд хоорондоо ярьж байгаа ингээд шүүн ингээд аппликейшн хийж байгаа тэр чи дандаа аппликейшн ярихгүй шүү дээ. Өөр юм ярдна. Тэгэл тиймэрхүү юмнууд нь аюу гоё идэг. Тэнгүүд тэгэл стойкийн ингээд нэг хүрээл гэх юм уу? Тэр зүйл бол ингээд бүр ингээд зүрхэнд ингээд стойкийн класс миний эсэнүүд дээр яа туссан бэ гэхээр одоо жишээ нь одоо энэ одоо миний ингээд бичиж байгаа юмнууд болохоор ингээд яг миний амьдралд тохиолдсон. Гэхдээ би энийг ингэж эсэ болно гэдэг бол мэдэхгүй шүү дээ. Тэнгүүд ингээд
тэрийг ингээд эсэ болгох процесст ингээд аюу их ингээд зөвлөгөө өгч намайг чиглүүлж тусалсан манай багш нар маань уншаад одоо жишээ нь би хичнээн энэ үйл явдал болсон ч гэсэн одоо энэ үйл явдал боллоо би одоо шууны баасны талаар бодлоо гэд миний талаар юу хэлж чадах юм тэ зурд нэг хүүхд шууны баасны талаар бодсон байж тээ эсвэл машинаас үсрэглээгээд би одоо яасан юм машинаас үсэрсэн байж тээ тэрийг ингээд яах юм миний талаар юу хэлээд байгаа тэнгүүд тэрийг ингээд манай ингээд багш нар маань ингээд туршлагатай ингээд олон жил ингээд хүүхдүүдийн эсээ уншсан ингээд өрөөдөл явуулах процессын талаар ингээд судалсан ингээд мэдлэг туршлага нь байгаа. Тэнгүүд хүүхдүүд юу юун дээр алдтыг юуг ингээд дахин давтаж бичиж ингээд одоо нөгөө нэг өрөөдөл шалгаж байгаа хүмүүсийг ингээд нэг жоохон залхаах гэдэг. Тэрийг мэдж байгаа учраас тэрнээс нь ингээд зайлс хийгээд чи наа чи ингээд болоод байна. Гэхдээ энийг ингээд чи энэ талаас нь зөвөр илэрхийлэх ёстой ч гэдэг юм уу. Тэр талаар ингээд чиглүүлж өгч байгаа гэд одоо тэр тал дээр айгүйх тусалсан. Тэр тал дээр ингээд би ингээд өдөр болгон шахуу ингээд багш нараасаа асуугаал ингээд жоохон ингээд янзлал энэ болж гин үү энэ яаж ийн гэж өөр нэг түүх хичээл энэ түүх юу нь яахаар түүх вэ гэдэг ч юм уу. Тэгээд нэг тиймэрхүү тус болол манай багш нар бол асар их тусалсан. Стоикийн талаас миний ийсэн дээр яа туссан бэ гэхээр стоик гингүүд стоикд ингээд одоо нөгөө нэг одоо би стоикд байгаа хүрээлэл нь аюу гоё. Тэнгүүд хүрээлэл ингээд олон найз нөхдөд болдог. Тэнгүүд ингээд ийси хийхэд ингээд ийси олох боломжоо ингээд нэг найзууд ингээд хоорондын ингээд тарилцсан ярианаас үүсдэг гэх юм уу. Ингээд одоо нэг тийм би ийм зүйл хийх чийстэй хоёулаа хамтарч хийх юм уу гэдэг ч юм уу те. Нэг тиймэрхүү юмнууд аюух ингээд одоо стоикээр цугаалсан ингээд манай ингээд найзууд ингээд манай ингээд цуг аппликейшн ингээд өргөдөл явуулж байгаа ингээд хүүхдүүд найзуудтайгаа ярилцаад тэрэн дээр хамтарч ажиллаад бие биендээ туслаад тим маягаар ингээд стоик ингээд орчныг нь бүрдүүлж тэрийг ингээд дэмжиж өгч одоо ингээд одоо багш нар маань хэлдэг байсан бие биендээ тусалж ингээд энэ бол хамтын үйл ажиллагаа ч гэдэг юм уу. Тэгээд тим үзүүл дээр одоо тусалж ийсэн. Энэ дээр бол маш олон хүмүүс тусалж ийсэн. Одоо нэр зохиод ярих гэвэл одоо би Анунго гэж найзгаа ярмаар байна. Тэгээ одоо энэ болохоор юуны талаар вэ гэхээр миний одоо аюу чухал ийсэний нэг одоо ихтгэл тавих талаар ихтгэл тавьсан. Тэр одоо миний одоо бас аюу чухал ийсэн байсан. Одоо тэр боломжид одоо Анунговтой хоёрын ингээд харилцан ярианаас үүссэн гэх юм уу? Одоо Анунго ингээд TEDx event ингээд үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна гэсэн ингээд юм ярьж байгаа. Тэнгүүт ингээд Анунго над дээр үе найзаа ингээд би ингээд ийм үйл ажиллагаа зохион байгуулах гэж байна. Чи ингээд ихтгэл тавих сонирхолтой байна уу? Чамайг би бас ингээд ихтгэл тавиулах сонирхолтой байна. Чи чадах уу? Чи боломжтой юу гэж асуунгууд нь би ингээд жоох ингээд эргэлзэж байгаа. Яах юм бол ийх юм бол гэж байгаа л. За нэг үзээд алдъя гээл үзэл хийсэн. Тэнгүүд тиймэрхүү процесс аюух болдог. Ингээд зөвхөн битүүрийн оронд тийм болж байгаа. Бусад хүмүүсийн оронд бас аюу их юм тийм болж байгаа шүү дээ. Тэнгүүд нэг тиймэрхүү тэгээд бас найздаа талархаж явдаг. Тэгээ энэ дашим дуртахад тий бас өөр өчнөө найзууд байгаа шүү. Тэгээд энэ дашим зүгээр нэг одоо easy гэж яриул нэг энэ тал дээр ингээд Анунго найзгаа ингээд нэг одоо нэг иш татаад гэх юм бас хайшаач тэгээд хэлж байна. Тий нэг тийм болохоор нэг тэр тал дээр л одоо нэг орчныг мөрдүүлсэн гэх юм уу. Тийм. Айгу асуудалтай л да. Үнэхээр асуудалтай. Тэр ер нь бол сэтгэл зүй бол айгу чухал өрөдөл явуулж байхад шалгалтнаа бэлтгэх сэтгэл зүй чухал, эсээ бичиж байгаа сэтгэл зүй чухал. Тэгэл янз бүрийн материал бүрдүүлэх сэтгэл зүй асар чухал. Ер нь бүх юм дээр сэтгэл зүй асар чухал. Тэрэн дээр тэгэл мэдээж би бол нэг тийм гэгэрсэн дүүсэн бол биш. Тэнгүүд ингээл аюу хэцүү санагдсан үе байгаа. Хэцүү санагдаал бүр ингээл дотор бугшаал ингээл нэг бугшаал ирдэ штэ ингээл тэнгүүд тийм үеч байгаа. Үнэхээр нэг тийм бүр багтаж ядаал ингээл нэг тийм зүр хийгээд үгүй алаад үгүй гэсэн ч үе байгаа. Тэнгүүд тэрэн дээр ингээд бас ингээл найзууд харших найзууд ийм үе юм уу ингээл яг дотор нь орж байгаа юм шиг мэдэхгүй ч гэсэн ерөнхий ажиглагдж байгаа. Тийм зүйл ингээл хараал явж хахад тэрэн дээр ингээд нэг тийм хэрэгжүүлвэл зүгээр юм болов уу гэж бодсон зүйл нь хүнтэй ингээд итгэдэг хүнтэйгээ ярилцвал зүгээр байт юм болов уу?
Одоо жишээ нь гэр бүлийнхаа хүмүүстэй ч гэдэм үү эсвэл одоо энд ирээд ингээд багш нартайгаа ярьдаг ч юм уу те багш нартайгаа сайхан ингээд тийм нэг ойр харилцаатай багш нартайгаа ойр байх чинь гоё шүү дээ. Тэгээ багш нартайгаа ойр байгаа над ийм асуудал тулгарч чинь нэг яаж шийдэх үү гэж асуугаал. Тиймэрхүү ингээд харилцан яриан дундаас мэдээж ингээд одоо ингээд багш нар гэдэг бол нэг арай илүү туршлагатай арай илүү юм мэдсэн байгаа. Гэр бүлийн хүмүүс одоо аав ээж гэвэл хамаагүй л олон туршлагатай хүмүүс байгаа нэг амьдраад үзсэн. Нөгөө тэр хүмүүс нэг тийм юмны арга ивийг арай олохдоо нэг шийдлийг нь арай төрүүлээд олцсон байт юм болоо. Тэгэхээр нэг тэр нэг шийдлийг нь өөртөө ингээ шингээж аваад тэгээд ингээ харилцан арай өрнөөд өөрийгөө илэрхийлээд явуучвал сэтгэл зүй талтай арай гайгүй болоо гэж бодсон. Энэ л өөх зөвлөгөө гэвэл тэгээд ер нь ингээд хамтын ажиллагаа их байдığım шиг санагдсан. Би өөрөө өргөдлөө явуулж хахад найзууд хооронд хэдий цуг магадгүй нэг сургуулинд давхцаж байгаа ч гэдэм үү те. Хэдий тэгээд нэг сургуулийн төлөө өрсөлдөж байгаа мэт боловч манай найзуудын тус дэмжлэг бол аюу их байсан. Энэ шалгалтанд бэлддэг сайт зааж өгдөг ч юм уу. Эсвэл өөрийнхөө шалгалтанд бэлдэжсэн туршлагаасаа хуваалцдаг. Одоо миний яриан дээр цуг давтдагч байд юм уу те. Тэгвэл хэдий өрсөлдөж байгаа юм шиг боловч миний найзуудын тус аюу их байсан. Тэгэхээр найзтай гоё тусалдаг байвал гоё юм байлээ шүү. Бас найзаасаа тус авах ч бас гоё юм байлээ. Тэгэхээр нэг тийм аппликейшн процесс нэг тийм хамтын үйл ажиллагаа юм шиг санагдсан. Тийм болохоор нэг тийм гоё хамтраад ажиллахыг хүсэж байна. Тэгвэл гоё юм шиг байлээ.